Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Чанарын эрхэм баяр байна. За өнөөдөр та бүхэнд хүслийн төвөд ашиглагддаг тоног төхөөрөмжийн ашиглалттай холбоотой байнгын тулгарч байдаг асуудлууд, за тэдгээрийг тоног төхөөрөмжийн засварын инженерүүд маань хэрхэн энгийн бугуй дүр дүнтэй аргаар шийдэж байгаа талаар мэдээлэл хүргье. Тэнхлэг шалгагч багажны хувьд байнгын тохиолдож байдаг хоёр асуудал байдаг. За нэгдүгээрт нь тэнхлэг хэмжигчийн тавцан зөөх, гусуудах үүрэгтэй шааригны гадна төмөр гэр голзааж шаариг бүртэрч гарах эвдрэл гэмтэл байдаг. За хоёрдугаарт нь тэнхлэг хэмжигч багажны тавцан болон шал хоорондын зай завсраар шороо тоос ус орж бохирдол үүсгэж мэдрэгчийг гэмтэх, дотор идэнгүүдийг гэмтэх ажиллагаагүй болох гэсэн хоёр үндсэн асуудал байдаг. За нэгдүгээр асуудлын хувьд нэг голзаасан төмөр гэрийг засварлаа тавихад яг өмнөх голзаасан гэсгээрээ дахин голзаагаад эвдрээд байдаг. За үүнийг засварын инженерүүд маань маш энгийнээр буюу PVC холоогоор төмөр гэрийг орлуулж шийдсэн байна. За ингэснээр завсар зайгаар нь шороотоос орох шаариг үүрнээсээ бүртэрч гарах магадлал нь эрс багасж, засвар хийх давтамж ашиглалтын хугацааг бол уртасгаж чадсан байна. За хоёрдугаар асуудлын хувьд түгээмэл байдаг техникийн ирзэнийг ашиглаж тэнхлэг хэмжигчийг бүрж өгсөн байна. За ингэснээр тэнхлэг хэмжигчийн тавцан болон шал хоорондын зай завсраар шороотоос орох боломжгүй болж байгаа юм. За энэ ирзэний хаалт бүрээсний хувьд тэнхлэг шалгагчийн хэмжилт болон хэвийн ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. За энэ мөн туршилтаар баталгаажсан ингээд амжилттай хэрэгжүүлээд явж байна. За дараагийн тоног төхөөрөмж бол тоормос хэмжигч. Тоормос хэмжигчд өнхрүүлэгт болоод байнгын автомашины дугуйтай харьцаж өрөлдөд орж байдаг. За үүний нөлөөгөөр булны барьсалдуулагч гадаргуу илэгдэж гол төмөр нь ил гарч гөлийдэг. За ингээ гөлийгээд ирэхээр хэмжилтэнд нөлөөлөн дугуй барьцалтайг болдог. За үүнийг бол шийдлийн хувьд зориултын тусгай урцыг ашиглаж илэгдсэн булны голыг бүрж нөхөж өгч эхэлсэн байна. Өмнө бол ийм тохиолдолд булыг бүтнээрээ шууд сольж тавьдаг байсан. За энэ мэдээж зардал өндөр гардаг байсан. За тэгвэл засварын зээгтээ үүнийг нөхөж бүрдэг болсноороо цаг хугацаа засварын зардлыг бол эрс багасгаж чадсан байна. За гэрлийн багажны хувьд бас нэг томоохон асуудал байдаг. За гэрэл шалгагч багаж дээр дэлгэц ажиллагаагүй болоод байдаг. За энэ нь юунаас болдог вэ гэхээр нэг автомашины гэрлийг шалгахад дэлгэцэн дээр байгаа товчлуурууд дээр 8-9 удаа дарагдаж байдаг. За ингээд байнгын давтамжтай дараад байснаар мэдрэгч хэсэг илэгддэг. За ажиллагаагүй болдог, цаашлаад дэлгэц шатдаг ийм гэмтүүд бол байнга гардаг. Ийм тохиолдолд бол дэлгэцийг мөнх комоор нь сольдог. За энэ нь бол өртөө зардлыг бол бас өндөр. За тэгвэл хамгаалтын уян наалтаар энэ асуудлыг бол шийдэж чадсан байна. Уян тунгалаг наалттай болсноороо дэлгэцээр ирэх гар хурууны даралт үрэлтийг бол шууд үндсэн дэлгэцээр очихоос хамгаалж дэлгэц мэдрэгчэд сөрөг нөлөө үзүүлэхээс бол урьдчилж бүрэн сэргийлж чадсан байна. За ингээд эдгээр шийдлүүд нь энгийн мэт боловч цаг хугацаа, зардал мөнгө, засвар хийх давтамжийг маш ихээр хэмжсэн шин санаачлал болж чадсан байна. За ингээд тулгамдж байгаа асуудлын шийдлийг олж амжилттай хэрэгжүүлж байгаа тоног төхөөрөмжийн засварын инженерүүдэд баяр хүргэж амжилт хүсье. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.